Сайн байна уу аваа? Загтлаачих энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Охин нь та хоёрынхоо эрдэнэ болж төрөөд 16 жил болжээ. Цаг минут урсан өнгөрхийн ирэхээр амьдрал ямар гашуун болохыг том болох ямар хэцүүг та хоёрынхоо ямар их завж байгааг харж байна. Охин нь зүгээр л том болмооргүй байна. Таныхаа ингэрт ирэхлээд ээждээ үнсүүлээд одоо байгаа мөчийг үрд нандагнаж энэ л цаг хугацаанд гацмаар байна. Намайг хүнд өдрийн араас гэртээ урвайгаад эсвэл уйлаад ороод ирэх болгонд үнсээд, тэврээд, амттай зүйл авч өгч юу болсныг учир зүггүй асуух үед цаанаасаа бүх санаа зовнил тэгээд л алга болчихдог. Үрд юм байгаасаа гэж их бодох юм. Та минь өвддөг болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Таныгаа нэг ч өдөр болтугай санаа амар унтаасай гэж өдөр болгон боддог болж. Хагалгаанд орох бүрдээ үр хүүхдүүдээ л бодон зоргоо чангалж хагалгааны дараах тэр их өвдөлтийг биднийхээ л төлөө даван туулдгийг охиных нь хуваар цуг шаналж цуг уйлдаг даа. Таны минь зарчимч зан, таны минь зушгүй хүчин чармайлт өнөөдрийн хүчрэхэг хатуужилтай намайг бүтээсэн юм шүү аваа. Заримдаа би танд их гомддгоо. Яагаад өвддөг болсон юм бэ гэж. Бусад хүүхдүүд надад амралтын өдрөөр аавтайгаа болцоонд явсан, салаан орсон, шинэ спорт туршсан гэдэл дурсамжаа ярихад амралтын өдрөөр дараа 7 хоногийн хон цэнгийг нөхөж авахын тулд өдөржин өрөөндөө бүгдэг танд гомдож уйлдаг нь үнэ. Гэхдээ юу гэж? Надад бусад хүүхдүүдийн хүсээд ч олддгүй эрдэнэ байдаг. Уйлахад минь аргадаж, унахад минь босгож, оноход минь дарж, алдааг минь засаж, амьдралыг минь зөвлөдөг аав байгаа болохоор би зүгээр л өдөр бүр жаргалтай байдаг. Ийм аваа хүн хажууд минь зааж, зөвлөж, үлгэр болж байхад таныхаа үргэлжлэл болсон би хизээч бууж өгөхгүй. Монгол улсын шилдэг боловсон хүчин болоод аав таныхаа алдрыг зөвхөн тайзан дээр дуудуулна гэж өөртөө амласан болохоор хизээж таныхаа ормыг хуглахгүй. Тиймээс минь таач бас хичээгээрэй. Миний төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, үргэлж санаа тавьдаг эхнэрийнхээ төлөө, ямагт таныг тэнгэрээс харан ивэж байдаг аав ээжийнхээ төлөө хичээгээрэй. Инээгээрэй, бас эдгээрэй. Хүндэтгсэн том охин эгчингээс хайр тав батулга даа.